Цэргэн мандалт. Уран зөгнөлт адал явдал цорил зохиолын 1-р бүлгийн 13 дугаар хэсэг. Удалгүй аюулгүй болго гэсэн тушаал ирж, хурандаа Мөнхбаатар Зэв 2 байлдааны хөлөгт байг устгах гэсэн тушаал өгснөөр асар хүчтэй лазерын их буугаар 2 лишансыг хэдэн хэсэг болгон тасдаж орхилоо. 2 лишансын учруулсан хохирлыг тооцвол Хөх чон бүлгийн 2 дайчин FBI-ийн 12 ажилтан, цагдаагийн 25 ажилтан алагджээ. Энэ бол лишанс болон хүмүүсийн хооронд болсон 2 дахь тулаан байлаа. Эхний тулаан олон мянган жилийн өмнө болж байжээ. Бриан ухаан алдсан бөгөөд удалгүй эрэл базад нэгэн тусгай тоноглолтой өрөөнд сэрлээ. Яг энэ цаг үед ихний шимэгчид Африкийн эрэгт гарч ирж байлаа. Шинэ дэлхийн холбооны улсуудын агаарын цэргийн хүчний зэвнэг онгоцнууд болон бусад улсуудын агаарын цэргийн хүчний онгоцнууд шимэгчдэд агаараас цохилт өгч эхэллээ. Шимэгч бол агаарын дайралтад өгөхгүй бөгөөд агаарын дайралт нь зөвхөн шимэгчдийн товтлогооны хурдыг сааруулж тэр хооронд аль болох олон хүнийг твээс гаргах байлаа. Хуйга Брианы өрөөнд орж ирмэгц Бриан шууд л чи хэн бэ гэж босож харайж яг л Тод Сабрина хоёр шиг айсан харц нүдэнд нь тодорлоо. Хуйга байцаалтын өрөөнд Брианыг авч ирэхэд тэнд Сабрина байв. Болж буй нөхцөл байдлыг Бриан дээрээд зөвхөн шимэгчийг ямар нянгаар устгахыг л хэлчих юм бол чамайг суллаж явуулна гэв. Тодыг бусдаа худлаа хэлж нянг устгаагүй авчулсан бөгөөд удахгүй дараагийн нэн ирж байгаа гэж Сабринаг хэлэхэд Брианы нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Бриан бол нянг устгахыг эсэргүүцсэн лишансчуудын нэг байжээ. Бриан хуйгаа тандан хүн төрлөختөн утахгүй мөхлөө үзэх болно. Та нарт дахин аз таарахгүй гэж хэлэнгүүтээ хомсаараа холоогоо тастаж амиа хорлолоо. Хуйгаа Сабринад хандан дахин аз таарахгүй гэж юу гэсэн үг лээ гэхэд Сабрина үнэн эсхийг мэдгүй хэдэн мянган жилийн өмнөх домог яриа юм гэд. Шиансчуудын өвөг дээдэс одоогоос олон мянган жилийн тэртээ дэлхий дээр ирэхэд басан түүх гэдэг. Дэлхий одоогийн шигээ биш арай өөр байсан ба та нарын түүх сударт байдаг Атлантида гэж төв оршиж байсан үеийн түүх юм. Лишансчууд ер нь их дайнч бөгөөд дэлхийг колоничлох зорилготой байсан боловч эсэргүүцэлтэй тулгарч хүмүүс болон лишансчуудын хооронд том дайн болоход лишансчууд хүн төрлөختнийг бараг л мөхөл түргсэн ба Атлантида твийг тэр чигтэн далайн яруулж явуулсан юм. Гэтэл нэг өдөр лишансчуудын дунд аимшиг тахал дэгдэж дэлхий дээр ирсэн 100,000 орчим лишансчууд ихэнх нь үхэж үлдсэн цөөн хэсэг нь уг тахал үсгэгчийг олсон боловч дэлхий дээр удаан байх аргагүй болсон тул дэлхийг орхин явсан гэдэг. Энэ бол бидний хувьд ч бас домог яриа төдий зүйл юм. Үнийн эсхийг мэдгүй гэлээ. Хуйга тэр тахлын үсгэгч нь юу байсан юм гэхэд Сабрина хэсэг дуугүй байснаа. Тэр бол хүмүүсийн дундах маш өвөрмөц ДНК-тэй хүмүүс юм. Тэднийг лишансчууд originals гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл анхны хүмүүс гэсэн утгатай. Тэд лишансчуудад ойртоход юм уу? Эсвэл тэдний цусаар бүрсэн сум цэцэг биднийг шууд алдаг гэсэн яриа байдаг. Тийм учраас чамайг над руу битгий ойрт гэж би хэлээд байгаа юм гэд ойлов. Хуйга маш их гайхан originals хэмээн амандаа тавтаад шимэгчийн байгаа өрөөрөө алхлаа. Лишансчууд бол манай нарны аймгийн гадна орших өөр нарны аймгийн Нашира гарагийн уугуул эзэд юм. Тэд маш өндөр хөгжилтэй бөгөөд дайнчаараа манай галактик дотроо алдартай. Тэд маш олон гаригуудыг эзлэн колоничилж сүүлийн мянган жилийн турш тэдгээрийг Каркануудтай булаацалтан тулдаж байгаа. Карканууд сүүлийн 100 жилийн дайнд Селестралуудтай холбоо тогтоосноор лишансчуудыг олон газар хүчтэй зохин тэднийг хамгаалалтын байдалд оруулсан байлаа. Карканууд бол лишансчуудын адил манай галактикийн бас нэгэн өндөр хөгжилтэй гариг болох 29 гаригийн уугуул эзэд бөгөөд одоо мөн лишансчуудын адил сансар огторгуйд дайн тулаан хийж бусад гаригуудыг эзлэн түрэмгээж явдаг ажээ. Селестралууд бол хүн төрлөختөндөө нэлийн ойрын холбоотой байсан. Бид тэднийг янз бүрээр нэрлэдэгч бидний мэддэг нийтлэг нэр бол Бурхан God юм. Олон мянган жилийн тэртээ Селестралууд эд хүчээ авч явах үедээ дэлхий дээр ирж байсан ба хүмүүсийн сэтгэл тэд Бурхад нэрээр үлдсэн юм. Селестралуудын гаднах төрх хүнтэй бараг адилхан. Харин Карканууд бол бидний кинон дээр хардаг нөгөө том толгой, том нүдтэй харь гаригийн хүмүүс юм. Тодын илгээсэн мэдээ дэлхийдээ хамгийн ойр орших лишансчуудын харуулын постод түрмэгц тэд мэдээг Нашира руу илгээжээ. Лишансчууд Тодын мэдээнд маш их ач холбогдол өгч хоёр дахь нинг
дэлхий рүү яаралтай хүргэх даалгаврыг дэлхийдээ хамгийн ойрхон байгаа байлдааны группт өгчээ. Лишонсчуудын сансрын байлдааны нэг группт байлдааны 100 хөлөг багтдаг ажээ. Тэд дэлхий дээр 5 сарын дараа ирнэ. Энэ үед Африк твч шимэгчид асар хүртэлтэй тавшиж байлаа. Агаарын цохилд тэдний тогтолгооныг багч болов садуулсаар байлаа. Хуйгаа шимэгчийн өрөөний дэрэгдэх ажиглах самбарын дэргэд ирээд хэсэг харж зогссноо лабораторийн өрөөнөөс Монгол хүний цус болон эзэн нь олдохгүй байгаа нөгөө маш идэвхтэй ДНК-гийн бүтцтэй цусны дээжээс нэг туслыг авч гар бооны сумны үзүүр түрхээд шимэгчийн өрөөнд 3 робот 3-ын хамт орж ирлээ. Тэр эхлээд энгийн Монгол хүний цусаар бүрсэн сумаар буутахад шимэгчийн хөдөлгөөн удааширч газар сум гаргадаг дүү авиагаа зогсоолоо. Гэтэ удалгүй дахин босож хаан даган алхаж эхлэхдээ хөдөлгөөн нь маш удаан байсны дээр ямар ч дүү авиа гарахгүй байлаа. Дараа нь нөгөө сумаараа буутахад шимэгч маш чанга орилж газар тэрийг хадан унлаа. Ердөө л 10 секунд хүрэхгүй хугацаанд шимэгчийн биеийн халуун огцон дэшилж судасны цохилтон зогсов. Хуйгаа тоодын ярьсан нэг олсноо ухаарч уртаар санаа алдаад алтан ургийн цус лишонсчуудын хувьд тахал юм байна гэдгийг өөрийн нүдээр харлаа. Тэр даруй хуйгаа алтан ургийн удам судрын ирэлд гарсан хэсгүүдийн ажил амжилт олж байгаа эсгийг асуугаад бүтэлтэй хариу сонссонгүй. Тэр маргааш ирэх ерөнхийлөгч Батхүйтэй ярьж бүх монгол хүнийг ДНК-гийн тестэд заавал оруулах хэрэгтэй байгаагаа хэлэхээр шийдээд хар сүлд бааз руу хөдлөлөө. Тэр ерөнхийлөгч Батхүйтэй ярих чухал зүйлсийнхээ жагсаалтыг гаргасны дараа номин руу залгалаа. Номинтой ярилгүй 3-4 хоног өнгөрчээ. Номин тэр хоёр бараг 2 цаг орчим нөгөө л ярьдаг хөвчлөлтэй зүйлсээ ярьжээ. Хайртай хүнтэйгээ яриад тэрэг толгойн нэлээд сэргсэн хуйгаа гинэт санаж өөрийн цэсийг авч ДНК-гийн шинжилгээ хийдэг машинд хийв. Маргааш өглөө нь ерөнхийлөгч Батхүү тэргүүтээ их Монгол улсын цэргийн дээд байгууллагын 10 гаруй хүн газар дээр нөхцөл байдалтай танилцахаар эрэл баазад ирлээ. Хуйгаа тэдний хөхтөн авч дотогш оруулан ерөнхий танилцуулга хийгээд хоригдож буй лишонсчуудын өрөө тус бүр дээр очиж тодорхой ярив. Тэгээд дараа төв удирдах өрөөнд ирж байдлыг танилцуулах ихтгэлээ эхэллээ. Тэрээр нэг зүйлийг түр хугацаанд нуухаар шийдсэн байлаа. Тэр нь алтан ургийн цусан төрлийн хүмүүсийн дундаас зарим нь маш хүчтэй ДНК-тай байгааг одоогоор хилээд хэрэггүй гэж дотроо боджээ. Тэгээд дараах зүйлүүдийг танилцууллаа. Нэгт Африк төв одоо нэгэн дөнгөрсөн бөгөөд Арабын хойгийг твээс тусгаарлах ерөнхий шугам бараг дуусч байгаа ба шугамыг тэр чигт нь үргэлжлүүлэн Африк твийг бүхэлдэн ториулах. Одоогоор твийн 60% шимэгчдийн гарт орсон ба дахин 3 хоноход тв ерөнхийдөө бүрэн эзлэгдэнэ. Твийн нийт хүн амын 55%-ийг л бид аварч чадхаар байна. Өөрөөр хэлбэл 1.4 тэрбум хүн амь насаа алдна. Хоёрт Америкийн нэгдсэн улсын лишонсчуудын байгаа газарт нь тусгаарлах. Одоогоор тэд том аюул биш гэж үзэж байгаа. Гуравт шимэгчийн харин нянг устгаж байгаа зүйл нь зарим нэг өвөрмөц ДНК-тай хүмүүстэй холбоотой байгаа учраас нийт монгол хүмүүсийг 7 хоногийн дотор ДНК тест заавал өгөх захирамжийг гаргах. Дөрөвт хятад улсын эсрэг ямар нэг шалтгаан үүсгэж Манжуур орчмын газар нутгийг ойрын хугацаанд эзлэн далайд гарцтай болох. Энэ бол маш чухал. Тавт лишонсчуудын дараагийн ням дэлхий рүү ирж иж магадгүй болсон. Тэгэхээр бид дэлхийг тойрсон цэргийн 8 постыг яралтай байгуулж хараа хяналтаа чангатгах. 6-т их Монгол улсын сансрын цэргийн хүчин дараагийн загварын байлдааны хөлөг Z3-ыг хүлээн авахд бэлэн болж байгааг дуулган Z3-аас бүрдсэн харуулын хөдөлгөөн цэсгүүдийг дэлхийн эргэн тойронд өөрийн нарны аймгийн хүрээнд илгээх. Тодруулахад Z3 бол Z2 хөлгөөс хэмжээ болон хурдны хувьд зүйрлэшгүй ялгаатай. Манай Z2 хөлөг саран дээр очиход 2 цаг зарцуулдаг бол Z3 ердөө л 30 минут зарцуулна. Миний хувьд хэлэх зүйл одоогоор дуслаа гэж суухад ерөнхийлөгч Батхүү бас нэг нэмж хэлэх зүйл байна гэд дараагийн 7 хоногт хар хоромын төв гол хэсэг ашиглалтад орохыг дуулгаад их Монгол улсын нийслэлийг хар хором шилжүүлэх сэтгэлийн ажиллагаа болно гэж хэлээд хуйгагийн зүгээс дэвшүүлсэн саналуудыг хэлэлцэж эхэлжээ. Бараг бүтэн өдөр хэлэлцсэн асуудал өндөрлөж худлаас маш тодорхой шийдвэрүүд гаргалаа. Энэ нь нэгт шимэгчд твийг бүрэн автал Африкт үйл ажиллагаа явуулж байгаа агаарын цэргийн хүчний дайралтуудыг үргэлжлүүлэх. Хоёрт маргааш өглөөнөөс эхлэн бүх монгол хүнийг ДНК тест яралтай өгөх тухай захирамж гаргаж явуулын тестийн станцуудыг аймаг, сум, хот болгонд байгуулах. Гуравт шинэ дэлхийн холбооны улсуудын хүрээнд сансрын шинэ постууд болон хөдөлгөөн тэргүүлүүдийг байгуулах ажлыг их Монгол улсын цэргийн дээд байгууллагад даатгах. Дөрөвт хятад улстай ямар нэг замаар
цэргийн мөргөлдөөн үүсгэх нөхцөлийг их Монгол Улсын тагнуулын төв байгууллагад даатгах. 5-т хар хором хотод нийслэлээ шилжүүлэх үйл ажиллагааг ойрын хугацаанд нарийн тогтоож, шинэ дэлхийн холбооны улсуудын удирдагчдыг бүгдийг нь урих гэсэн зүйлийг агуулсан байв. 2028 оны 11 сарын 9-ний өглөөний нар мандаж байх үед их Монгол улс дэлхийн эдийн засаг болон цэргийн хамгийн том хүчирхэг гүрэн болсон байлаа. Их Монгол улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн бараг 15%-ийг дангаараа үйлдвэрлэн гаргаж, дэлхийн 180 орчим улс өөрийн 2 дахь хэлийг монгол хэл болгосон байв. Их Монгол улсын иргэдийн сарын орлого дэлхий дээр хамгийн их буюу сарын 40 мянган төгрөг болж байлаа. 1 төгрөг $1 тэнцэх бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг валют Монгол төгрөг болжээ. Хуйгаа өөрийнхөө ДНК тестийн хариуг үзээд өөрөө ирэхгүй цээж нь огшиж итгэмээргүй юм гэж өөртөө хэллээ. Түүний ДНК тест өгөөдөө хааны ДНК-тай яг адилхан буюу маш идэвхтэй хүчирхэг ДНК байлаа. Мөн эзэн нь олдохгүй байгаа цусны эзэн мөн энэ ДНК-г өөртөө агуулж байгаа билээ. Хуйгаа гинэт ямар нэг зүйлийг санаж өөрийн газар дээрх ганц охин дүүгийнхээ уцруу залхан ах нь унаа явуулъя, ярих чухал зүйл байна гэж хэллээ. Хуйгаа бол Баян-Хонгор аймгийн Баянговь сумын харьяат бөгөөд Алтай сүрлэг улсын голлох, нуруу болох их богд уулын ингэрт мэндэлсэн билээ. Аавыгаа мэдгүй бөгөөд ээж нь Хуйгаагийн багад дүүгэн төрүүлэх явдээ нас баржээ. Тэрээр 6 настайдаа өнчирч ээжийнхээ сайн найзын төссөн юм. Ээж нь талын хамаатнаа мэдгүй ба ээж нь Баянговь суманд өөр газраас шилжин ирж сургуульд багшилж байжээ. Тэрээр дүү хулангийнхаа ДНК тестийг ямар ч гэсэн авч үзэхээр шийдсэн байлаа. Ирэл баазаас Сабринаг 2 хүүтэн суллаж буцаасан бөгөөд харин Тод хоригдсон хിവэр үлдлээ. Түүний нэг хаан нууснаа хэлэх хүртэл суллахгүй гэж Сабринад хэлсэн бөгөөд Сабрина явахаасаа өмнө Тодыг ятгсан боловч бүтээгүй билээ. Сабрина буцаж ирсэн дороо өөрийн хамгийн ихтгэлд лишенсчүүдийг дуудаж ирэл баазад болсон бүх явдлыг яриад Тодтой хамт солироос нэг гаргаж авч явсан 3 лишенсыг яаралтай олох хэрэгтэй байгааг хэлж Тодын амнаас аюул тучирсныг санууллаа. Лишенсчүүд ахлагчаа шоронд хоригдож байгааг сонсоод бөөн бухимдал болж бид бол лишенсчүүд гариг эргэсийн хамгийн аимшиггүй дайчдын үр удам байж хүмүүст ингэж доромжлуулна гэж байж боломгүй зүйл гэхэд өрөөнд байсан нэгэн эмэгтэй босож бид хүмүүсийг дасаж болохгүй. Брианы 2 ач юу боллоо гэхэд Сабрина яасан юу болсон гэж гайхан асуухад Бриан баригдах үед тэр хоёр өвөөгөө хамгаалан тултаад хоёулаа аим өргөцсөн гэж нөгөө эмэгтэй хэллээ. Сабрина 2 хөрөөгөө харахад 2 хүүгийн царай нь барайсан байлаа. Тэр хоёр бол аим өргөцсөн 2 залуу лишенсын сайн найзууд нь байсан юм. Сабрина босож бид одоо хүмүүстэй байлдаж тулдах цаг биш. Хамгийн түрүүнд Тодын нуусан нянг олж түүнийг суллан авах хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд бидний мэддэг хүн биш болсон. Тэдний энергийн хүч биднээс бүр Тодоос ч давуу болсон. Тод дараагийн нэн ирж байгаа гэж хэлсэн. Мэдээж хамгийн ойрын байлдааны бүлэг хүрэлцэн ирэх байх. Бодоход барагцаагаар 5 сар орчмын дараа гэсэн үг. Иймд түүнээс өмнө бид нэн аюулгүй болгох хэрэгтэй. Үгүй бол бас бидний амьдарч буй энэ гариг юу болж хувирахыг бүгд мэдэж байгаа. Яг үнэндээ бидний хувьд дэлхий төрсөн гариг минь билээ. Тэгэхээр 2 нянгийн дундаас гарах аимшиг далуурчинд төрсөн гэр орныг мань сүйтгэн боснуулахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэлээ. Тэгээд тэд Тодтой хамт явж нэн нуусан лишенсчүүдийг яаралтай болохоор тохирч тарлаа. Энэ үед Америкийн нэгдсэн улсаас хөгж чон бүлгийн дайчид бүрэн гарсан бөгөөд лишенсчүүдийг хянах үүргийг Америкийн нэгдсэн улс өөртөө авсан байлаа. Тэд лишенсчүүдаас ямар нэгэн аргаар өндөр технологийн зэрэг зэвсгийн талаар мэдээлэл тусалцаа авахар нууцаар төлөвлөсөн байлаа. 3 хоногийн дотор Монгол хүн бүрийн ДНК-гийн шинжилгээг авч дуусан нийт 18 сая хүний шинжилгээний хариуг хүлээж өөрийнхөө хүсэж буй ДНК-гийн шинжилгээний хариуг хэдэн хүнд гарч ирэх бол хэмээн сэтгэл тогтлон хүлээж суух зураа Хуйгаа дүү хулангаа гаргаж өгөх цаг болсныг мэдээд өрөөнөөсөө гарч хулангийн байрласан өрөөнд ороход хулан Хуйгааг хүлээж байлаа. Хулангийн шинжилгээ Хуйгаагийн хүсэж байсан ДНК биш байсан нь Хуйгаагийн алтан ургийн ДНК түүний аавтай холбоотой болох нь ойлгомжтой болсон билээ. Тэгээд хулан гаргаж өгөөд буцаж өрөөндөө орж телевизээр Арабын хойг болон Африкийн дөрвчдийн урсгалыг даган Европт болж буй Үмэн самуун жагсаал цуглааныг харж суух зураа хэрвээ алтан ургийн ДНК илэрхгүй бол яана хэмээн бодсон ч үгүй тийм байх ёсгүй. Надад байгаа эзэн нь үл мэдэгдэх энэ цэсний эзэн хаа нэгтээ байж л байгаа хэмээн өөрийгөө тайвшрууллаа. Тэгээд цаг явж өгөхгүй байсан тул кадр тандан
Шонхор нэгийг бэлд Улаанбаатарт очиод өглөө эрт буцаад ирэхэд бүх хариу гарчих байх гэд номин руу залгаж очил зүгээр үү гэхэд нэмэг хийхээ завтай болсон бол сайн л юм шүү. Заримдаа надад найз залуу байдаг өлөөгүй илүү гэж боддог болчихлоо хэмээн гомдлоггүй хэллээ. Удалгүй хуйгаа номингийн гэрийн үдэнд сарнай цэцгийн баглаатай хамт нэг шоколад, нэг вино барьчихсан зогсож байлаа. Номин хуйгааг хараад тэврэн авч би чамаас солдмоор байна гэд нулимс төвслүүлэн уйлж эхэллээ. Хуйгаач мөн номингоо маш их сансан байлаа. Маргааш өглөө нь хуйгаа хар сүлд баазын зүг их л баясгалантай нисэж байхдаа урьд шөнийн явдлаа бодон их л дотгор явж байлаа. Хар сүлд баазад ирэхэд лабораторийн ажилтан таны хүлээсэн тестийн хариунууд гарсан гэд хуйгаад хэвлсэн 2 хуудас цаас өглөө. Тэнд 120 хүний нэрс игнэн жагссан байснаас 45 нь 10-аас 18 насны сургуулийн хүүхдүүд байлаа. Ингээд тухайн хүмүүсийн утсаар холбогдож хар сүлд баазад болох уулзалтад дурдлаа. Хар сүлд баазад ирж үзэх нь Монгол хүн бүрийн мөрөөдөл бөгөөд маш чанга харуул хамгаалалттай тул зөвшөөрөлтийн хүмүүсээс өөр хинч ирдэггүй билээ. Сабрина Тоддтой хамт явж байсан лишиансчуудыг идэвхтэй хайх явцдаа нэгэн зүйлийг ажигласан нь лишиансчуудын хоёр нь Пентагоны зэвсгийн лабораторид нууцаар ажиллаж байгааг мэдэв. Тэр даруй шуурхайлан хөдөлж нөгөө хоёр лишиансыг гэртээ байхад нь барьж аван байцааж эхлэхэд тэд өөрсдийг нь болон хүүхдүүдийг нь айлхан сүрдүүлсэн гэд цэргийн шин технологи дээр ажиллаж байгаа гэж мэдүүлжээ. Ямар технологи гэж асуухад Пентагоноос их Монгол улсын зэв бальтаны хөлгүүдийг илрүүлэх радар болон зэв хөлгүүдтэй адилхан хурд болон лазерын зэвсэг дээр ажиллаж байгаа гэдгийг нөгөө хоёр нь хэллээ. Сабрина тэдэнд сөрөг таниул хийх үүрэг өглөө. НАТО өөрийн хил хязгаараа хамгаалах зорилгоор их хэмжээний хүчийг Африкийн дөрвөсдийн олноор орж иж самуун дэгдсэн бүс нутагт оруулж Арабын хойг болон Турк Грекийн бүс нутгийг хамарсан дайн гэхэд дайн биш мөргөлдөө маягийн зүйлд оролцож эхэллээ. Хятад урд хил дээрээ удаан хугацаанд гал гарахад бэлэн байсан энэтхэг улстай дайны байдал задлаж эхний буундуу гарч эхэллээ. Энэ нь төвдийн асуудлаас үүдэлтэй байлаа. Солонгосын хойг думарт Солонгосын удирдагч нас орж шинээр тодорсон армийн генерал нь удирдагчийн судлаа авангуудаа өмнөд Солонгосын эсрэг дайн зарласан бөгөөд энэ дайн эхлэхэд ердөөл хоногоор тоологдож эхэллээ.